сайн бацхан уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхнийг энэ шинэ channel руу сувг руу орсон маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. За өнөөдрийнхөө хичээлээр бид нэр Google Labs-ыг үзнэ. За Google Labs дээр нэлээд олон хиймэл оюун ухааны зүйлсүүд байгаа. За тэгээд одоо хичээлдээ орцгоё. За та бүхэн Labs.Google гэдээ ороод үзээрэй. За энэ Flow гэдэг видео хийдэг платформ байгаа. За өнөөдөр яг Flow үзэхгүй бид нар дараа нь Flow үзье. За тэгээд доошоо яваад одоо энэ олон ийм цүүлгүүд гарсан байгаа. За энэ дээр нь дараад view all гэдгийн дараад за ингээд бүгдийг харна. За энэ Google-ийн одоо энэ бүх цүүлгүүд нь одоо үнэгүй байгаа. За та хэрвээ Gmail account-тай авах юм бол энийг бүгдийг ингээд хэрэглэж болно. За би ингээд бүгдийг нь одоо үзүүлж чадахгүй. За гэхдээ хэдүүлээ өнөөдөр нэг ганц хоёрын үзье. За хамгийн түрүүнд нь хэдүүлээ энэ family гэдэг энийг үзье. За ингээд try now гэж бичиж. За энэ дээр ингээд дарчих. За энэ яадаг вэ гэхээр хэрвээ та компанитай юм уу эсвэл компаниудын маркетинг сошиал медиаг нь одоо хариуцдаг байх юм бол танд одоо энэ их амархан болсон байгаа. Одоо энэ бол маркетингийн одоо платформ гэсэн үг, AI гэсэн үг тийм. За одоо ингээд хэдүүлээ информац оруулна. За энэ дээр хэдүүлээ Apu CGM-ийг аваад үзье. За та энд одоо вебсайтаа оруулна гэсэн үг. За continue гэж. За энд ингэж те 5 минут болно гэж. Apu CGM-ийг одоо судалж ийн те. За ингээд Apu-гийн информацуудын бүгдийг одоо вебсайтаас бүгдийг авчлаа. Apu International гэж юм. Тэгээ Apu компани төгс төгөлдөр тунгалаг 100 жил гэж бичсэн байна. За энэ компани одоо Apu-гийн фонтыг олсон байна. За энэ одоо юунууд нь вэ те өнгөнүүд нь хэрэглэсэн байна. За ингээд looks good гэдэг энэ дээр нь дарчих цаа. За тэгэхээр ингээ гаргаад ирж байна те. За эсвэл та өөрөө одоо энэ дээр өвдлөө өгч болох нь те одоо юу хиймээр байна гэдэг те. За одоо хэдүүлээ энийг эдрийн нэгийг авъя. За энийг авъя. За ингээд одоо хэрвээ Apu компани маркетингийнхэн одоо Facebook дээр ч юм уу, TikTok те, Instagram дээр маркетингийн зүйлүүд гардаг бол одоо энийг ингээ гаргаж болох нь. За хэдүүлээ одоо энийг нь үзье л да тий. За энийг нь одоо ингээд дарчих дээр. За одоо энэ чи ингээд имиж нь гэдэг ингээ гараад ирж байна тий. Бид нар тэгээд энийг нь монгол үг болгох боломжтой. За энэ одоо хэдэн онд юу хийсэн бэ гэдгийг ингээ гаргаад ирсэн байна тий. За хэрвээ та энэ одоо гарчгийн ингээд солих гэх юм бол гарчгийн одоо энэ дээр монголоор одоо ингээд сольчих болно. За та энд одоо өнгийн солихоор бол өнгийн сольж болно. Энд чинь ингээд өнгөнийхөө кодыг оруулна гэсэн үг. За тэрийг интернетээс ер нь олчиж болно. За тэгээд энэ дээр бас дахиад монголоор бичихээр байх юм бол монголоор бичээд өөрчилж болно. За ингээд өөрчилж болох нь байна. За тэгээд энд одоо ингээд call to action гэдэг маань за та тэр хүмүүсийг үзэж байгаа улсуудыг одоо юу хийлгмээр байна гэдэг. За одоо энэ дээр нь одоо ингээд илүү информац хийгээд ингээд оруулах нь байна тий. За ингээд олон юм хийж болох нь. За тэгээ хэрвээ та энэ add creative гэдэг дээр нь дарах юм бол за энд image гэдэг байгаа тий. Энэ дээр зураг оруулж болно. Энэ одоо ингээд дотроос нь Apu CGM-ээс олсон энэ зурагнууд нь байна тий. Энэ зурагнуудаас нь авч болно. За тэгээ өөртөө эсвэл бол зураг энэ ингээд компьютераас хийж болох нь байна. За ийм нэг юм байна. Та ер нь бол та олон компани одоо юм компанид ажлыг тэ маркетингийн компанид ажлыг хийдэг байх юм бол та одоо ер нь энэгээр ороод одоо ерөөс Canva шиг ч юм уу эсвэл энэгээр ороод ингээд зөвхөн вебсайтынхаа нэрийг хийгээд ингээд өгчөж болох нь байна. За тэгээд өөртөө эсвэл өвдөл өгөөд бас ингээд дахиад гаргаж болно гэд хэлсэн тийм ээ. За тэгээд энэ family гэдэг нь энэ байна. За тэгээд та бүхэн энэчнээс харах юм бол айгүй олон төрөлтэй байгаа. За энд болох дээр хувцс одоо өмсүүлээд ямар хувцс таах нь өөртөө гэд ингээд өөрсдийнхөө зургийг хийгээд ингээд оруулж болно. Энийг харж болно. Өөр нэг юм үзүүлээ. За энэ Flow гэдэг маань энэ одоо видео хийдэг байгаа. VO3-ыг ашиглаад дараа нь энийг өөр хичээлээр хийдүүлээ үзье. За энэ Music Effects гэдэг маань DJ янз бүрийн одоо дууны одоо битсүүдийг гаргаж өгөх нь байна. За одоо хөгжмийн зохиолчид одоо энийг хэрэглэж болох нь байна. За энэ Google Vids гэдэг байгаа тэрийг бас хэдүүлээ харнаа. За одоо энд нэг юм хараад food mood гэдэг юм те. За энийг хараа хэдүүлээ.
За энэ бол танд одоо хоолны одоо жор өгөх нь байна. За хэдүүлээ одоо ингээд үзье. За энэ одоо хоёр ийм хоолны төрлийг ингээ холиод ингэж гаргах нь байна. За хэдүүлээ энэ дээр нь за энэ юун дээр нь хүнийхээ тоог нэмж болно. За ямар хоол хийх үү гэдгээ хэлж болно. За хэдүүлээ энэ чэнэс харчий. За энэ одоо хоолоо хийн одоо dessert биш, soup биш те, starter биш, за main хоолоо ингээ гол хоолоо хийнгээ хэлчихье. За хоёр хүнийх биш, дөрвөн хүний хоол гаргая гэж хэлчихье. За энэс хэдүүлээ одоо энэ улс орныг сонгоно. За энэ чэнэс хэдүүлээ Монголыг сонгочих те. За эхнийх нь Монгол. За дараагийнх нь одоо энэ чэнэс солино. За хэдүүлээ Солонгосыг аваад үзье те. Солонгосын ингээ хоёр улсын хоолыг одоо нийлүүлээд одоо бидэрт ийм жор өгөх юм байна. South Korea гэдэг. За ингэчээд validate гэж дарчих. За ингээд одоо let's cook гэдэг дээр нь дараад за энэ ингээд бидэрт одоо дөрвөн үний хоол гаргаж өгсөн байна. Монгол, Солонгос хоёрын одоо дунд одоо fusion хоол гэдэг юм уу та тий. За тэгээд бэлтгэхэд одоо 40 минут болно гэж байна. За энэ хоолныхын зургийг гаргаад ирсэн байна. За тэгээд юу орох вэ гэдгийг одоо ингээ хэлсэн байна тий. Үхрийн мах эдэргээд тий, sesame oil эдэргээд. За ингээ тэгээд яаж хийх үү гэдгийг одоо жорын бүгдийг ингээд хэлээд өгсөн байна. За ингээд та одоо янз төрөл бүрийн хоол хийх гэх юм бол одоо ийм энэ апыг ашиглаж болох нэ. За хэдүүлээ нэг өөр ап үзье. За энэ Google Viz гэдгийг ингээ харъя хэдүүлээ. За энэ Google Viz гэдэг маань одоо Veo 3.1-ээр нь видео хийн. За тэгээд хэдүүлээ харъя энэ аватар үүсгэн гэж юм. За энэ одоо PowerPoint-ийн презентацийг одоо видео болгоно гэж юм. За энэ болох дээр та хичээд заадаг бол screen recorder хийж болох нь байна те. За энэ одоо өөрийнхөө зургнуудыг ашиглаж болох нь байна. Google Drive-аас ч юм уу эсвэл компьютераас. За энд одоо темплетүүд хэрэглэж удна гэж байна. За энд болох дээр зөвхөн ингээд өгөгдлөө өгөөд одоо видео хийж болно гэж байна. За хэдүүлээ энэ Veo 3.1-ийг үзье тэ. За ингээд болох дээр та бүхэн одоо энэ темплетүүд ингээд хэрэглэж болох нь байна. За одоо энэ чи shapes-үүд хэрэглэж одоо дөрснүүд хэрэглэж болох нь байна. За текст оруулах тэ. За энэ stock гэдэг маань төрөл бүрийн одоо edit байгаа зургнууд байгаа гэсэн үг. Энэ зургнуудыг одоо ашиглаж болох нь байна. За тэгээд өөрөө одоо зургаа энэ чи аплод хийж болох нь recording гэдгээ screen record хийж болно гэсэн тий. За voice over гэдэг маань та бүхэн мэдж байгаа нөгөө хэмэл оюун ухаанаар дуу гаргах тий. За аватар оруулах. За аватар нь одоо төрөл бүрийнх бас байдаг. Эдийн аватар нь одоо зөвхөн ийм цөөхөн аватарууд байгаа. За хейж нь бол нэлээд олон аватартай тий. За эднийх бол одоо дөнгөж цөөхөн нэг 10 хэдэн аватар баг шүү. За хэдүүлээ энэ дээр одоо Veo 3-аар нь одоо 8 секундын видео гаргаад үзье. Имиж оруулж болох нь тий, зураг оруулж болох нь. За энэ ч та бүхэн өөрсдөө эсвэл өгдлөө өгж болно. За би энэ ч ChatGPT-гээр өгдөл гаргуулсан байгаа. За тэгээд энийг одоо generate гэж. За одоо бэлэн болсон байна тий. За одоо энийг энэ дээр дараад insert гэж. За тэгэхээр чи энэ дээр чи ороод ирнэ. За одоо ингээд тоглуулад үз. За ингээд 8 секунд болсон байна. За энийг бас одоо энэ дээр нь дарах юм бол за transcript-ийн одоо энэ бичсэн өгөгдлөө өөрчилж болох нь байна. За энд animate хийж болох нь байна. За энэ дээрээ дарах дээр энэ дээрээ дараад бас cut хийж болох нь байна тий. За хаанаасаа яг эхлүүлэх үү гэдэргээд тий. За тэгээд энийгээ та бүхэн өөрсдөө ингээд download хийгээд авчирна биз. За ер нь бол ингээд та одоо Veo 3.1-ийг ийшээгээ ороод үнэгүй ашиглаж болох нь. За энд одоо файл дээр очоод download as mp4 гэдгийг дараад тэгээд download хийгээд авчих. За тэгээд ер нь тэгээд та бүхэн өөртөө ингээд бүгдийг нь үзээрэй. Төрөл бүрийн одоо апууд байна. За энд одоо жишээлбэл AI-г ашиглаад ямар одоо ажилд орж болох вэ? Өөрийн чинь одоо сонирхолд нийцсэн гэдэг ингээд байж байна. Та нар энийг бас үзээрэй.
За зарим төлөвлөлт нь бодохоор орж болохгүй байх шиг байна. За тэгээд та бүхэн өөртөө шалгаад үзээрэй. За зарим нь Монголд гарахгүй гэж магадгүй. Би бас сая зарим нь орсон ч орж болохгүй байна. За гэхдээ ер нь бол ихэнх нь болж илээ. За нэг хүн асуусан байгаа Google AI-ийн студиог яаж ашиглах юм бэ гэд тэ. За би та бүхэнд нөгөө AI Studio Google.com гэдэг орно гэдэг түрүүчийн хичээл дээр та бүхэнд үзүүлсэн байгаа тэ. За хэдүүлээ энэ дээр одоо ер нь та app хийж болно. За ингээд хэдүүлээ нэг app хийх гээд үзье. За одоо хэдүүлээ Nano Banana-г ашиглана гээд. За дээрэс нь хэдүүлээ за энэ дээр нь хэдүүлээ AI powered chatbot гэдээ оруулчихъя. За тэгээд одоо бид нар энэ чинь юу хэрэгтэй ямар одоо app хийлгмээр байна гэж бичин тэ. За тэгэхээр хэдүүлээ YouTube-ийн thumbnail хийдэг app гэж биччихье. За тэгээд build гэж явчихсан. За одоо энэ Google Studio маань ингээд бүгдийн ийм одоо бидэнд app хийж өгч ийн гэсэн үг. За тэрийг гарч байгаа хооронд нь хэдүүлээ career гэдгийг үзье. За энэчнээс start гэж биччих. За та одоо өөрөө юу хийж исэн бэ? Эсвэл одоогийн байгаа ажлаа бичих юм бэ? За энд одоо ямар компани бэ? Эсвэл өөрсдийнх нь салбараа бичих юм бэ? За биччихье. За энэ дотроос юуг нь хийж исэн бэ? Энэчнээс сонгох юм байна. За ингээд бүгдийг сонгочихъя гэж хэлчихье те. За тэгээд next гэчих. За энэчнээс өөрийнхөө чадвараа одоо сонгох гэж байна. За тэгэхээр нь хэдүүлээ за бүгдийг л гэж сонгочихъя. За тэгэхээр одоо энд ингээд бичээд өгсөн байна шүү дээ тий. Resume CV дээрээ бичихтэй энийг ингээд хамгийн түрүүнд нь ингээд бичээд за энэ дээр сонирхолтой юмнуудаа бичих юм байна. За хэдүүлээ сонирхолтой за AI-ыг сонирхдаг гэж биччихье тийм ээ. За тэгээд харъя. За нэгийг сонгочих. За тэгээд explore path гэдээ дарчих. За бидэрт ийм олон зүйлүүд гаргаад ирсэн байна те. Юу хийж болох те. За creative director гэдэг ингээд дарчих юм л да те. За ингээд харахтай. За одоо энэ creative director гэдэг нь хэдүүлээ сонгоцсон те. За тэгээд ер нь одоо дундаж цалин бол $126,000. Одоо энэ чинь Америкийн хар байгаа шүү дээ. Жилийн цалин нь дунджаараа $126,000. За бакалаврын degree хэрэгтэй гэж байна. За ер нь бол тэр ийм creative director-ийн өдөр тутмын ажил нь юу ах вэ гэдэг ингээд гаргаад ирсэн байна. За тэгээд ингээд ажиллаа олъё гэх юм бол цаашдаа болох юм уу? За энэ иймэрхүү tool байна да. За энэ notebook LM-ыг би та бүхэн зарим нь одоо мэдж байгаа бах. Гэхдээ би дараагийнхаа хичээлээр яг энийг тусдаа оруулж өгье. Энэ бол нэлээд сүрхий сайн одоо ийм хэмэл оюун ухаан байгаа. За тэгээд та бүхэн ингээд Google Labs руу ороод ингээд өөртөө сайн сонирхоод үзээрэй. За одоо хэдүүлээ буцаад энэ чинь ирчлээ те. За энэ ингээд одоо бүр JSON file гэдэг энэ кодыг ингээд бичсэн байна те. За хэдүүлээ харъя. За энэ дээр нэг зураг хийх юм байна. За хэдүүлээ нэг зураг хийгээд үзье. За ингээд зураг хийчлээ те. За энэ дээр би одоо бидрийг яаж өөрчлөх вэ гэж хэлж гин те. За би энэ дээр нь бас prompt өгчий. За тэгээд generate edit гэж. За ингээд ийм image гаргаад ирсэн байна те. Би одоо exclusive lesson гэдээ оруулаад нарталт нь оруулаад гэсэн чинь ингээд оруулаад ингээд thumbnail хийгээд гаргаад ирсэн байна. За та бүхэн бүгдээрээ ингээд Google-ийн төрөл бүрийн ийм хэмэл оюун ухаануудын хэрэгслүүдийг туршаад үзээрэй. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.